Сайн байцгаана уу? Хуулийн цаг подкастын шинэ дугаар хэлж байна. Өнөөдрийн дугаар Хараар Сумдын прокурорын газрын хэлтийн прокурор Алимаа оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид өнөөдөр 2025 онд зөнхлөө үлдэгдсэн гэмтэргийн талаар ярилцах байгаа. За юуны түрүүнд хоёлоо прокурорын байгууллагын чиглэлийн талаар яриа гайлах уу? За тэгээд прокурорын байгууллага нь Монгол Улсын үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн нэгдэх хэсэг зааснаар хэрэг хүртэх мөрдөн байцаах ял хэвлүүлэх ажиллагаанд хяналттай шүүхүүд уралдаанд төрийн нэр өмнөөс оролцдог тусгай чиглэл хэрэгжүүлдэг байгууллага юм аа. За Монгол Улсын хэмжээнд улсын ерөнхий прокурорын газар, аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газар, сумдын прокурорын газар гэсэн бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулдаг. За Монгол Улсын хэмжээнд 8 сумдын прокурорын газар үйл ажиллагаа явуулдаг. За үүний нэг бол Хараар сумдын прокурорын газар юм аа. Хараар сумдын прокурорын газар ямар сумыг харьяал ажилладаг вэ? За Хараар сумдын прокурорын газар нь Уурангай аймгийн Батүлзий сум, Ужирт сум, Хар хорон, 9 зүйл, Бүрд, Үлзийт, Баян өндөр гэсэн 7 сумыг харьяалан ажилладаг. Харьяалан ажилладаг сумдын хэмжээнд ер нь 2025 онд ямар төрлийн гэмтэрэг зохиолын үлдэгдсэн бэ? Тухайн сумын өөрийнх нь хүн амын нягтршил орон нутгийн онцлогоос нь хамаарат харилцаа байдалгүй байдаг. Тухайлах юм бол Уурангай аймгийн Батүлзий сумын нутаг дэвсгэрт бол байгалийн засварт газар ихтэй учраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэрэг хөвчлөө үлдэгддэг. За харин Уурангай аймгийн Хожирт сум, Хараар сумдын нутаг дэвсгэрт бол тээврийн эрсдлийг хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмтэрэг болон заллах гэмтэргүүд хөвчлэн зохиолын үлдэгдэж байна. Согтуугаар тээврийн эрсдэл болоод өчигчл ер нь иргэдийн донд зүйлийн төвөнд гарч байна те. Энэ төрлийн гэмтэрэгт одоо ямар хариуцлага ногдуулдаг талаар та бэлэн ярьж өгөө. За тэгээ 2024 онд согтуугаар тээврийн эрсдэл жолоодсон гэмтэрэг бол 64 үлдэгдсэн байсан. За тэгвэл 2025 онд бол энэ тоо 90 болоод өссөн үзүүлэлттэй байна. За энэ төрлийн согтуугаар тээврийн эрсдэл жолоодсон гэмтэрэг үлдсэний улмаас оногдуулах хэрэг хариуцлах нь бол 4 төрөлтэй. За тээврийн эрсдэл жолоодох эрх нь асуудна. Нэгдүгээр. За дараа нь энэ бол нэмэгдэл ялын чанартай хэрэгэлдэг. За үндсэн ял нь бол торгох ялтай, за нийт тустай ажлын ялтай, зорчих эрхийг хязгаарлах ялтай, хорих ялтай. За 2025 оны байдлаар бол энэ төрлийн гэмтэрэгт буюу согтуугаар тээврийн эрсдэл жолоодсон гэмтэрэг үлдээ 5 хүн хорих ялаар шийдвэрлсэн. 5 зүйлтэй байна. Ямар тохиолдолд хорих ялаар шийдэж байгаа вэ? Согтуу тээврийн эрсдэл жолоодсон тохиолдолд хорих ял оногдуулах хуулийн хариуцлагатай талаар түрүүн би хэлсэн. За дээрх 5 тохиолдлыг судлан үзэхэд бол согтуу тээврийн эрсдэл жолоодох гэмтэрэг үлдээд тээврийн эрсдэл жолоодох ашигыг асуулсан байсан. За энэ хугацаа дуусах вахт дахин согтуугаар тээврийн эрсдэл жолоодсон ийм тохиолдлуудад шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлсэн байсан. Үргэлж согтуугаар тээврийн эрсдэл жолоодоод одоо эрүүгийн хариуцлага хүлээлээ гэхэд одоо ямар хорих шигтэй энэ талаар та ярьж өгөө. За эрүүг хариуцлага хүлээсэн бол одоо энэ тухайн хүний хувийн мэдээллээс ерөөсөө арилдаггүй. Насан туршдаа энэ хүн одоо эрүүг хариуцлага хүлээж байсан байна гэдэг мэдээлэл бол байнгын ингээд арилах боломжгүй байдаг. За энэ бол цаашаа гадагшаа виз мэдүүлэхэд байнга гарч ирнэ. За мөн ажилд ороход ч гэсэн үе мэдээлэл яар шийдэгцээсгийг шалгахад тогтмол гарч ирдэг. Тэгэхээр энэ маш хор уршигтай зүйл юм аа. Бидний урилгыг хүлээн авч өнөөдрийн подкастад оролцсон танд баярлалаа. Баяртай ажиллана амжилт хүсье. За баярлалаа. Иргэд та бүхэн хууль эрхлэн мэдлэгээ дэвжүүлж гэмтэрэг зөрчил холбогдохоос сэргийлээрэй.